Та нар юундаа мөгцсөн юм? Юундаа мөгцсөн юм? Та нар Монгол юундаа мөгцсөн юм? Та нар хин хийдэг юм бэ? Хин хэлхий. Бид нэр зүгээр дэлгүүрт ороод нэг өдөр идэх мах талах авахтаа бид нэр шинждэг шүү дээ, сонгодог шүү дээ. Хуучна уу, хатсан уу, харалсан уу? Яагаад бид нэр өөрийнхөө хувь заяаны төлөө, үр хүүхдийнхээ хувь заяаны төлөө, энэ үндэстний хувь заяаны төлөө сонголт хийгээд байхдаа бид нэр яах хэрэг бид нар наазгаа хандах ёстой гэж. Харин ч бид нэр бүр ёстой монголчуудын хэлдгээр бодолдоо нэрж ягаад тархиараа шүүгээд тэгээд тэр сонголтыг хийх ёстой байхгүй. Гэхдээ би Монголын ард түмнийг найдаж байна. Нөгөө зоригийн хэлдгээр үнэхээр одоо энэ ухаант ард түмэн энэ гайхамшигтай ард түмэн бол энэ удаагийн сонгуул зөв сонголт хийнэ гэдэгт бол бид найдаж байна. За бид бүхэн өнөөдөр бол энэ түүхэн маш их хариуцлагатай цаг үед байна. Ер нь бол энэ сонгуул маань уг нь бол ард түмний хамгийн эрхэм сонгуул байх хэвээр. Гэтэл бол өнөөдөр бол мөнгөний сонгуул болж байна. Ерөөс хүн болгоныг мөнгөөр худалдаж авъя гэсэн ийм байдалтай энэ сонгуулийн асуудал хандж байгаад бол бид нар бол үнэхээр эсэргүүцэж байгаа. За энэ мөнгөний сонгуулийг хийж байгаа Монгол улс орныхоо эрх ашигын эсрэг явж байгаа энэ хүмүүсийг бол бид нар бүгдээрээ эсэргүүцнэ. Монголчуудыг мөнгөөр худалдаж авъя. Монголчуудыг одоо архи уулгая. Монголчуудыг одоо тэр эндааны ард түмэн шиг хамаг баялагийг аваад тэгээд өөрсдийн мөхөөё гэсэн ийм бодлого миний Монгол улсад явж байгаад үнэхээр харамсаж байна. Өнөөдөр бол маш олон олигархууд одоо нэр дэвшиж байна. Чимээгүй хүн байж байгаа 4 жил чимээгүй хүн байж байгаа одоо гарч ирж байгаа олигархууд байна. Тэгээд одоо бүх уул уурхай манай таван толгой, оюу толгой, бороо голд энэ бүх юмыг одоо байхгүй болгочоод өнөөдөр ямар нүрээрээ дэвшиж байгаа жишээ нь. Энд бол одоо бид нар Монголын ард түмэн Монголынхаа хувь заяаны эзэн байх ёстой. Бид нар бол энэ эрхэм сонголтоо бол өөрсдөө хийх ёстой. Гэтэл энэ мөнгөөр одоо хамаг сонгуулийг хийн. Мөнгөөр одоо бүгдийг худалдаж авна гэсэн энэ сонгуулийг бид нар эсэргүүцэж байгаа. Газар шорооныхоо төлөө бол гал үндэстэн холбооныхан бид нар ямагт одоо тууштай тэмцэж ирсэн. Цаашдаа ч гэсэн тууштай тэмцэх болно. Ягаад тэгэхээр бол бидэнд бол мөнгөний сонирхол байхгүй. Бид бол бидний амь нас, бидний бол амьдрал бүгд эх оронтой минь холбоотой. Эх орныхоо төлөө бид тэмцэнэ. Эх орныхоо төлөө явна. Эх орныхоо төлөө бид нар өнөөдөр ард түмэн минь зөв сонголт хийгээрэй гэж хэлмээр байна. За тэгээд миний ард түмэн өнөөдөр хамгийн хариуцлагатай цаг үе шүү. Та бүхний дуу хоолойг өнөөдөр та нар зөв сонголтоо хийхгүй бол дараагийн 4 жилд бол айгүй бол сонсохгүй шүү. Тийм болохоор хамтдаа бай, хамтдаа тэмцэе, хамтдаа зөв сонголтоо хийя. Ингэж бид нар уриалж байна. Та нар юундаа мөгцсөн юм? Юундаа мөгцсөн юм? Та нар Монгол юундаа мөгцсөн юм? Та нар хин хийдэг юм бэ? Хин хийдэг. Байшин барилгыг яриад байгаа. Гэтэл тэр байшин баригдсан байшин барилга бол тэр ахуйг бол тухайн засгийн газар өөрөө юуныхаа хөгжлөөрөө барьдаг болохоос биш тэр хүн өөрийнхөө мөнгөөр санхүүгээр барьж өгсөн юм биш. Тэр хүн харин тэгж хэлж байгаа хүн яаж яаныг гэхээр бидний мөнгөөс хулгайлаад магадгүй тэр байгалийн баялгаас мань хулгайсан хулгайч нар л ерөөсөө бид нар юм хийгээд өгсөн юм шиг яриад байгаа байхгүй юу. Жишээлбэл одоо нүүсчийн тэр нөхдүүд байна. Нүүсний баялгаар одоо баяжсан. За тэр архины үйлдвэр хөгжүүлж өгсөн нөхдүүд байна. Тэд нар болохоор бид нар тийм байшин барилга бариад өгчлээ. Ийм хийгээд бүтээгээд өгсөн гэж өөрийнхөө мөнгөөр өөрөө бариад өгсөн юм шиг ярьж байгаа явдал бол огтхонч биш ээ. Харин юу хөгжил гэдэг үг гэхээр тухайн улс үндэстний ард иргэд нь ямар хуу яаж амьдарч байна. Ямар одоо соёл иргэншилтэйгээ байна. Магадгүй тэр оюун санаа нь ямар дээд түвшиндөө байна вэ гэдэг хүнийх нь хөгжлөөр тодорхойлогддог болохоос биш байшин барилгаар бол тодорхойлдог байхаа л гэж ингэж л бид үзэж байна да. Шинжлэхийн засгийн газруудын нэг одоо ноцтой Монгол түмний эсрэг хийж байгаа ажил бол энэ засвар гэтгэвт ашигтмалтмалыг хайх хайгуулын ажиллагаа тэр дотроо бол одоо туршилтын олборлт явуулах зөвшөөрөл өгөөд одоо ашиглалтын лиценз олгоод Дорногов аймгийн Улаанбаатар суманд бол одоо Францын Арева түүний одоо охин компани Кожог одоо групп бол ажиллаж тэр нутгийн одоо газар нутаг хүн мал амьтанд бол маш ностой хохирол учруулсан. За энэ ажиллагааг бол гал үндэстэй холбоо бол сүүлийн одоо 3 жил эрс эсэргүүцэж одоо ажилласан. Бид маш олон одоо ажиллаж
гадаадын маш олон одоо төлөөлөлтөд хамтарч ер нь бол одоо энэ цөмийн аюулгүй байдал засвар идэвхтэй байдлын хор нөлөөний талаар бол одоо байнга хэл сануулж ирсэн. In Mongolia, citizens have started a campaign against uranium mining. За, Монгол оронд уран хайх, шар нунтаг олборлох, хөрөнгө оруулалт хийх нэрээр хямд төсвөр түүхэн эдийн бааз болгон хувиргах орлогоо зогсоохыг бид хатуу шаардж байна. Хатуу шаардж байна. За гэтэл саяхан бол одоо цөмийн хаягдал боловсрох асуудлыг одоо улсын их хурл хэлцэх гэж ингэж байна. За тэгээд өнөөдөр одоо энэ улсын их хурлд нэр дэвшиж байгаа хүмүүсүүдийн дотор одоо ялангуяа энэ саяын оюу толгойн асуудлаар холбогдсон. За манай одоо нэг бүлхэм хохирогчдын холбооны 7 сарын 1-ний асуудлаар холбогдсон хүмүүсүүд за мөн энэ засвар идэвхтэй байдлын талаар одоо бүр энэ асуудлыг анханаас нь хөөцөж, хуулийн батлуулж Монголын ард түмний эсрэг одоо гэмээр үйл ажиллагаа явуулж байгаа хүмүүсүүд одоо нэр дэвшиж байгаа явдал нь бол бидний тургууслыг хүргэж байгаамаа. Энэ замаар замнахгүй гэдгийг бол гал үндэстэн холбоо битэл Монголын ард түмэн мэдэрсэн байна. Ийм учраас бол энэ удаа бол Монголын ард түмэн мэрэгэн сонголт хийнэ гэдэгт бол гал үндэстэн холбоо итгэж байна. Ер нь бид нар бол 26 жил энэ намууд жил ирэх тусам сонгуул ирэх тусам амлалтаа ихсэгдэг. Тэр хэмжээгээр Монголын ард түмний амьдралд оршилдог. Ийм л хэмнэлтэд явж ирлээ. Үндсэндээ бид нар энэ 4 жилээр ярьж, 4 жилээр харж, 4 жилээр амьдарч ийм режимэнд Монгол хүмүүсийг оруулсан байна. Тийм учраас гал үндэстэн холбоо бид нар арай алсыг харнаа. Бид эзэн хаан шиг 800 жилийг биш юмаа гэхэд бид ядаж нэг 20-30 жилийн дараа Монголын ирээдүйг харж яахгүй бол яг өнөөдрөөрөө амьдрахад бол болохгүй гэдгийг нь бол тэргүй 26 жилийн амьдрал бидэнд харууллаа. Хэн нэгэн хүн гадаадд сураад, Харвардд ч юм уу сураад тэнд үдсэн харсан дууснараа Монгол төрийг жолоод нэг гэвэл тэрэн шиг худлаа юм байхгүй гэдгийг энэ 26 жил энэ Харвардд, энэ Оксфордд, энэ Стэнфордд сурж ирсэн хүмүүсийн үйл ажиллагаа харууллаа шүү дээ. Харин тэрний оронд байглаа хайрладаг, яг унган Монгол энэ үжил санаан дээр энэ гүн ухааныг мэдэрсэн тийм л хүмүүсийг одоо бид нэр Монголын төрийн жолоон дээр гарах цаг нь болцсон байна л гэж харж байна. Та нар юунд амгцсан? Юунд амгцсан? Та нар Монголын юунд амгцсан? Та нар хин хийдэг юм бэ? Хин хэлхий. Тавны дугаар тойрогт одоо ухаан монголчуудыг одоо Индианы ард түмэн шиг одоо устгахыг одоо зорж байгаа тэр бодлогод үйлчилж байгаа юм шиг ийм үйл ажиллагаа явуулдаг хүн байгаа. Энэ хүн одоо монголчуудыг архиар ундаалж байгаа. Архиар одоо ямар ч ичгүү сонжуургүй архиас орчлоод ингэж ундаалж байгаа. Ийм хүнийг бид нар сонгож болохгүй шүү. Энэ чинь архины сонгуул биш шүү дээ. Бидний эрүүл ухааны сонгуул. Тийм учраас бүгдээрээ зөв сонголтоо хийя. Архины сонгуул ийм биш, мөнгөний сонгуул ийм биш. Бидний ирээдүйн сонгуул. Бидний эрүүл сонголтын ийм сонгуул учраас та бүхнийг зөв сонголтоо хийгээрэй гэж уриалж байна. (2012) оны улсын хурлын сонгуулиар өөр хангаан сонгогчдын 47.59% нь Монгол ардын намаас нэр дэвшигч Чин зоригийн төлөө саналаа өгсөн билээ. Гэтэл зүүдэнд жоромгүй явдал болж өрсөлдөгчөөс 6700 саналаар дутсан Батхүү 2012 оны 7 дугаар сарын 2-нд хан уул дүүргийн шүүхэд өргөдөл гаргаснаар ердөө маргааш нь шүүх Чин зоригийн хууль зөрчсөн тогтооглоо гэсэн шийдвэрийг гаргажээ. Өвөр хангаад болсон хэргийг нутаг дэвсгэрийн харьяалаар нь бус хаа хамаагүй Улаанбаатар шийдвэрсэн энэ хурлын шийдвэрийг шудраг гэж үзэх хүн Монголд Батхүүгээс өөр гарсангүй. Нэр хүнд, хүн чанар, хөрөнгө мөнгөө золиослон улайрсны учир юунд байв? Энэ асуултын хариу жилийн дараа тодорхой болсон юм. 2013 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Апу хувьцат компани 14,710,9 ширхэг 47 тэрбум 513 сая орчим төгрөгөөр үнэлэгдэх хувьцаа Голомт банкнд шилжиж байгааг Монголын хөрөнгийн биржийн мэдээллийн албаны мэргэжилтэн Үлзий баяр олон нийтэд мэдээлв. Их сурвалжийн мэдээснээр Апу хувьцат компани зээлээ хугацаанд нь төлж чадахгүй
өр болон хувирсан тул дээрх хувьцаагаар өрөө тагилсан байна. 47.5 тэрбумын өр гинт бий болохгүй нь мэдээж. Тэгэхээр Апу хувьцаат компани эзэн гэгдэх Батхүү 2012 оны улсын хурлын сонгуульд ямар ч аргаар хамаагүй ялахаар улаарсны учир шалтгаан энд байж. Санхүүгийн байдал нь тэр үеэс л хүндэрч дээр нь сонгуульд байдгаа тавиад туучсан болохоор улсын хурлд сууж ямар нэгэн арга чарга олохыг чармааж байжээ гэж дүгнэх боломжийг эдгээр мэдээллүүд олгож байна. Батхүү гишүүн болсныхоо маргаашнаас сайд болохыг хүсэмжлэн ил далд явуулах хийсэн ч маш их хэл амтай. Үнэхэрийн эргэлзээтэй байдлаар улсын хурлд орж ирсэн түүнээс ерөнхий сайд зайгаа барьжээ. Сүүдрийн зам тээврийн яамны сайдаар өөрийгөө өргөмжилсөн Батхүүгийн дохио зангаагаар Эртнээс шин төмөр замын бодлогыг муучлан гутаах, гүтгэх замаар хэрэгжилтэнд саад учруулах, улс төржүүлэн өмүүлэх ажлуудыг дэс дараалалттай, зохион байгуулалттайгаар хийж ирсэн Батхүү нарын Апугийн эзэд дорж шүгдэн хэмээх тангаргийн бугийг тахиж, гүн бишрэлтэйгээр шүтэн хамаг байдгаа өргөн санхүүжүүлдэг нь нууц биш. Тэгвэл бодны шашны тэргүүн Дэрхингийн далаа багш Энэтхигийн Амараватид тангаргийн буг шүгдэнгийн тухай ингэж айлджээ. Олон жилийн өмнөөс би шүгдэн шүтгийг хориглосон ч Монгол зэрэг зарим газар бизнес эрхэлж буй хүмүүс шүтсээр байна. Би өөрийгөө бодоод яавалчиг яа гэд тайван сууж хэрхэж чадахгүй. Анхандаа би ч гэсэн шашны сахиус гэж андуураад шүгдэн шүтэж байсан. Аажмаар бодит байдлыг мэдэж эндүүрч байснаа ухаарсан. Өнгөрсөн түүхийг нэгтлэн үзэж байгаа 5 дугаар Далай ламын гэрч бичгийг олсон юм. Мөн эрдэм чадалд өгссөн олон мэрэгд дээд төрлөخت нар шүгдэнг тангаргийн буг хэмээн танин барьж шүтгийг хориглож байсныг мэдсэн. Шүгдэнг шүтвэл баяждаг, хөрөнгө мөнгөтэй болдог гэд шүтсэн хүмүүс эхлээд жаал хөрөнгөтэй болж хөөрөх магадлалтай боловч тун удалгүй тангаргийн бугынхаа хорлолд өртөн уруудаж доройтдог. Үүнийг бодит амьдрал аандаа харуулах болохоор би ийм тийм гэж жишээ татаад яах вэ? Батхүү болон түүний дүү Батсайхан нар Далай ламыг далдуур эсэргүүцсэн. Муучлан гутаах төдийгүй хятадуудын санхүүжилт дэмжлэгээр тангаргийн бугийг тахих ажиллагааг эрчимжүүлэх ажлыг гардан зохион байгуулагчид юм. Далай багшийн тангаргийн бугийн талаар хэлсэн айлдвар үнэн болохыг тангаргийн бугтаа нөхцсөн баячуудын огцом доройтол уранд баригдаж хамгаа зарж эхэлсэн явдал харуулж байна. Нөгөө талаар тангаргийн буг шүгдэнг шүтэх явдлыг хятадууд зориуд дэмжиж санхүүжүүлдэг. Ийм маягаар буддын шашныг доройтуулах, хагаралдуулахыг хичээдэг гэж Далай багш айлджээ. Ухаж будваас Батхүү нарын үйлдэл харайс залууртай, захиалагтай байх шинж тэмдэг байна. Тангаргийн бугт сүсэглэгч баячуудын талаар шүгдэнгийн нэгэн лам тун таагүй зүйл хэлсэн байдаг. Дундгов аймгийн Дэлгэр цогц сумдах Чойрон хийдэд 50 сар өөрийгөө бусдаас тусгаарлаж бясалгал хийсэн Осгон Баяр лам Даянаас буух үедээ Апу компани удирдлага Батхүү болон түүний дүү Батсайхан харааж зүхэн алгадах зэргээр аашилсан байна. Хүүхдүүд айхаж бэ. Багш нь бол хүүхдүүдэд хайртай. Энэ гимтэй болтой ярьж байгаа. Тэр Батсайхан яагаад халтчих вэ? Хүрээд Батсайхан юм уу? өмнө юм шиг байна. Өмнө би тань шүү дээ. Юунд омогдсон танаас? Өнөөдөр ерөөсөө цадгаа алдаад байгаа байхгүй. Нэг л их омогтой улсууд л яваад байгаа. Тэ уулзаг учраас пиглгүй. Та нар Монголд юу юм? За. 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 Гүрэж. Монгол юу юм? Тэгээд дагуулчих. Та юу юм? Үлээж. Зав гэгэний хойд дүргэх энэ лам том компани захирлуудад өдрөөс өдөрт доройтож байгаа ёс суртахууных нь хэм хэмжээг сануулж гэмтэй хүмүүс хэмээн тэднийг нэрлэжээ. Та нар юунд омогдсон? Юунд омогдсон? Гэхдээ та сайн бод. Сайн бод. Та нарт хэн хийдэх вэ өнөөдөр? Хэн хийлхий? Ингэж хэн хийлхий та нарт? Өрөнд баригдахын цагта түмний эрх ашигыг уландаа гიშгэхээр завдан байна. Тэд харийнхны өнийн хүслийг гүйцээж овоолсон их мөнгнөөс нь хуваа хүртгээр яарч
адгаж байна. Үүнийхээ төлөө яахаас ч буцхаа болж ухаан самуурч байна. Шин төмөр замыг монголчуудын үнийн эрх ашигт нийцүүлэн бүтээн босгоос монголчууд төвхий эд экспортлогч бус нэмүүртэг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч болно. Тангаргийн бухтнуудын санаархал хэрэгжвээс бид үеийн үедээ гадны хараат байж төвхий эдийн бааз болон үлдэх болно. Бид нүүрсээ гадныханд сайн зарах ёстой. Мөнгө олох хэрэгтэй. Гэхдээ өөрсдийнхөө бодлогоор өөрсдийнхөө эрх ашигт нийцүүлж ажиллаа, бодлогоо явуулах ёстойгоос бус хэдэн долларын төлөө хамгаа тавьж болохгүй. Мөнгөтэй нь бус алсын бодлоготой нь хөгждөг цаг ирсэн. Бодлоготойгоор хөгжихийн төлөө монголчууд бодлоготойгоор нэгдэх ёстой. Монголоороо баярлахтай ч монголоороо, уурлахтай ч монголоороо, амьд итгэжтэй ч монголоороо, аврал хайрлахтай ч монголоороо, мөхсөн ч монголоороо, мөн хөрсөн ч монголоороо, бүгдийг монголоороо. Нутагмын онгонороо байгасаа төрөлх хэлний монголороо байгасаа өмнө онгонорын жаргалтаагасаа төргүрэнгэми амгдэн байгасаа Yeah.